Тэгээд би зүгээр бодлоо энэ маань 7 сард гарсан хууль. 7 сар наадмын өмнөхөн гарсан батлагдсан юм хууль. Тэгээд тэрвийн нөхцөл байдал одоо юу байсан бэлээгээ сая эргээд бодж л байлаа л да. Нэг наадамд өгцөн за нөгөө засгийн газар гэдэг маань өөрийнхөө гаргыг гэсэн юм аа бол шахдаг нэг тийм чуулган дуусах үед завсарлах үед л одоо юмнууд нэг иймэрхүү юмнууд шахагддаг. Анхаарал нэлээд сарнсан ийм нэг цаг үе байж үдэл гэж бодож юм л да. Тэр үед хэрвээ бас бүр энэ лөө онцгой анхаарал хандуулаад бид нар нэг ийм уулзалтыг өнөөдрийн энэ уулзалтыг наад хууль гаргахынхаа өмнө сонссон бол бас одоо шал өөр үр дүн байх байсан юм болоо гэж бодогдод суун. Надад тийм санаа төрж байна. Тэгээ алдаа хийжээ. Одоо бид ардын нам, ардчилсан нам тэд буруутай, бид буруугүй гэж одоо өнөөдөр яриад байх юм алга нэгэнт одоо хууль батлагдсан, ингээ хэрэгжээд явсан, хууль муу хууль болж ард түмэн дарамттай, бизнес эрхлэгчдэд дарамттай ийм хууль болжээ. Энэ дээр одоо нэгэнт алдаа гарсан учраас энийгээ бид нар бүгдээрээ засах ёстой гэж ингэж бодож байна. Сүрхий зүйлүүдийг хэлж байна. Би энд ярьсан зүйлүүтэй санаа нээлж байна. Яг эцсийн хэрэглэгчд рүүгээ тусч байгаа ард түмнийхээ карма руу гар дүрсэн малчтынхаа орлогоос хумсалсан ер нь бүхэлдээ бол ард түмнлүүгээ ийм ард түмний орлого руу довтлсон ийм хууль гаргасан байна гэдэгтээ бол одоо би санал нэгдэж байна. Тийм учраас энийг одоо яаж засах вэ? Энэ дээр одоо энэний дараагаар та бүхэнтэй уулзсны дараагаар бүлгийн гишүүдийн мэдээлэл бид нар өгнө. Намын дарга танилцуулна. Ийм учраас энэ одоо алдааг засахын тулд ямар хуулийн төсөл байх уу гэдэг дээр бас бүлэг дээрээ ярих гэж бодож байна. За тэр жишг татвар одоо байлгаж өгөөч гэж одоо санал бол хэлж байгаа юм байна. Тэр А, Б зэрэглэгээд ингээд газрыг тэгдэг шиг одоо энэ худалдааныхаа байгууллагуудад хийх юм уу? Тэрэн зүйтэй юм уу? За эсвэл одоо тэр босхийг нэмэгдүүлэх юм уу? Дээш нэмэгдүүлэх юм уу? Зарим одоо тэр бизнес эрхлэгчдээс тийм саналыг ирүүлсэн байлаа. Тэр босхийг 5 дахин 10 дахин одоо нэмэгдүүлэх юм бололцоотой гэсэн ийм саналыг ирүүлсэн байлаа. Энэ бүхнийг судалж үзье. Судалж үзэх яг энийг одоо нэг судалж үзээ суугаад байх юм байхгүй. Саналаа нэгтгэхэд хуулийн төсөл болгоё. Тэр гүн боловсруулалт хийх энэ шатан дээр нь ахиад тавьчихаараа энэ чинь нөгөө нэг үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж гэдэг энэ бодлоготой бол зөрчилдөд байна. Ялангуяа тэр ноолуур дээр сая ярьж байна. Шууд гаргаж байгаа бол нэг хөрөөр гэхдээ одоо самнах гэдэг инхтэр нь ахиад одоо тавьчих байгаа явдал бол нөө үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг бидний яриад байгаа зүгээр амьдрал дээр худлаа болж байна гэж хэлж байгаа. Тэр бол бас санал нэгдэж байна. За тэгээд тэр касси машины талаар бол би сонсоод байгаа. Миний бас ойр орчныхан дандаа жижиг бизнес хийдэг улсууд л та. Миний дүүнер бол дээд сургууль төгссөн, надаас усных яхтар тийм дээд сургууль төгссөн улсууд байдгүй. Бас л нэг тийм цайны газар, жижигхэн гуанз, тэгээд нэг тэр зах дээр нэг жолооч энэ төр хийгээд ингээ явдаг ийм улсуудын хувьд ялангуяа энэ кассын машинтай холбоотой энэ зүйлүүдийг бол би сонсоод байгаа. Тийм учраас энийг энэ бүлэг дээр ярьж гаад энэ одоо тэгвэл жоохон чуулганы завсарлаж байгаа энэ үе байна. Гэхдээ 4 сарын 5 ээлжид чуулган эхэлнэ. Тэрнээс өмнө хуулийн төслөө өргөн барьсан байя гэж ингэж бодож байна. За энийг бид нар зүгээр нь хуулийн төсөл өргөөд барьчаад ингэ суугаад байхгүй. Бас энийг энэ улсын их хурлын гишүүдэд ойлгуулах талаар, тэр олонход ойлгуулах талаар өөрсдөөсөө хамаарах бүхнийгээ бол хийнэ. Гэхдээ бас нэг зовлон байгаа гэдгийг бас нэг нөгөө хэдүүлээ хэлье. Яг эцсийн дүндээ бол энэ конофор шийдэгдээд өвчдөг. 50-26 гэл ингээл яваад гэнэ. 50-26 сая тэр сүүлийн санал хураалтуудыг та бүхэн бол харж ирсэн баг. 50-26 гэл явчихна. Бас нэг шинэ нөхцөл үүсч магадгүй нь бол ингээд сонгуульд өгцсөн үед энийг ярьж байгаа учраас ардын намын нөхдүүд одоо манай бүлэг энийг санаачлаад байваар энэ сонгуулийн оноо татах гэдэг нэтэр. Нэг ард цаагуур авал улс төр хийгээд байна. Гэдэг ийм руугаа нэг олон хүмүүс бол гарцаа байхгүй тэгж ойлгож янз янзын бол хийж таарна. Шууд одоо хүлээгээд авахгүй байх хэвээр бол
зүйтэй бид ингээ алдаа хийжээгээд ингээд хүлээгээд авахгүй бах. Энэ бол улс төр хийж сонгуульд өгцөн үед хийж л гэж л ингэж оролдох бах. Гэхдээ та бүхэн бас ингээд байж гин. Энэ ардын намын энэ 26 байж байна. Тэгээ энэ дуу хоолойгоо нийлүүлээд хүчээ нийлүүлээд энэ одоо болохгүйгаас одоо болохгүй хүртэл одоо тэгэл одоо үзэх ийм л одоо ажил үлдэж байна л гэж тэгж л бодож байна. Миний одоо над төрсэн сэтгэл бол ийм байна. Тэгээд одоо ажлыг алдаагаа засъя. Ер нь бол бидний хэлдэг зүйл бол энэ улсыг хөгжүүлнэ гэдэг бол гадна дотноос зээл бонд гэж гүөх бол за яг тийм арга байх бах. Гэхдээ хамгийн гол зүйл бол энэ бизнес эрхлэгчдэрээ эдэн дээрээ л түшгэлж хөгжнө. Эднийгээ дэмжих хэрэгтэй. Дэмжиж чаддгүй бол эдэнд гай болох хэрэггүй л гэдэг зүйлийг л одоо бидний 26 нөхцөл хэлээд байт юм л. Ингээ ажиллая.